Энэ удаагийн имчилгээ хамтран ажиллагчаар Солонгосын алдарч сүлжээ ресторан Mom's Touch хамтран ажилласан байгаа. Би тэгээд Солонгост нэлээд удаан амьдарсан. Гэхдээ миний хамгийн их очдог байсан, хамгийн их идэх дуртай хоолны газар бол Mom's Touch байсан. За тэгээ яагаад Mom's Touch дуртай байсан бэ гэхлээр Mom's Touch-ийн төмс нь бүр айгүй гоё өвөрмөц, бусад сүлжээ газруудаас бүр шал ондоо. Тэгээ өөрсдийн гэсэн нэг тийм өвөрмөц соустай. Тэгээ хамгийн гол нь би яг Mom's Touch-ийн яг нэг тэр дахианы махтай, чизтэй бүр өрөөдөд амар дуртай. Тэгээд угаасаа Солонгос тахтал амар хиддэг байсан. Монголд бол угаасаа байдгүй байсан шүү дээ. Тэгсэн чинь ашгүй сая 10 дугаар орлоо шинэ мартын 3 дахь урд нээгдсэн байгаа. Тэгээ би саяхан 100 Солонгос явахдаа бол битүү Mom's Touch идсэн. Одоо ингээд Монголдоо ч гэсэн Mom's Touch идэж болохоор болцсон. Тэгээ айгүй баяртай байгаа. Тэгээд би ер нь ойр ойрхон очиж идэж их болохоор найзууд ер нь хүмүүс над руу мессеж бичээд холбогдоорой. Опа сажууг цанага гинэ чамаа. За ингээ Mom's Touch-тай баярлалаа. Төлөв бичлэгэнд орцгоё. Хүн өвснийхээ дараа хам эсвэл диваажинд очдог. Аль эсвэл бүр дахин өөр төрлийг олж шинээр төрдөг гэх мэт олон яриа итгэлүүд байдаг. Бид бүгдээрээ энэ ертөнцид амьдрахаа хэрээр их баг нүгэл үйлсээр л байдаг. Үйлцэн нүглийнхэн төлөөсөө төлнө гэдгээ мэдвэл та өөрөөр амьдрах байсан уу? Энэ киног маань 10 хүний 5 нь үзсэн байдаг алдартай кино хэдий ч хүн болгон хэсэг азнаад нэг заавал ахин үзчихвэл их дайжгүй кино гэж би хувьдаа боддог болохоор өнөөдөр та бүхэндээ ярьж хүргэх хэр шийдлээ. Үзсэн ч бай, үзээгүй ч бай энэ удаагийн бичлэгтээ дуустал хамт байгаарай. Киноны гол дүрийн залуу маань аврах албанд ажилладаг ба шатаж буй барилгаас нэгэн жоохон хүүхдийг аварч буугаар эхэлнэ. Маш өндөр барилгаас унсан хэдий ч амьд байгаадаа баярлан охинч тэр дороо ээж авдаа гүн очих бөгөөд манай залуу аав ээжтэй нь хідэн өсөлөх гэж оролцсон боловч түүнийг огт байхгүй мэтэл үлдээв. Гэтэл гинт түүний нэрийг хаанаас ч юм дуудхан тэр. Эргээд хартал энэ охин залуу хоёр л түүнтэй ярьж буй мэд. Түүний ямар баатарлагийг бишрэн гайхан одоо та өгсөн бөгөөд бид хоёр таныг дагуулan дараагийн амьдрал чинь хөтлөн гэхин тэр. Тэд түүний араас ирсэн өхлийн бурхад бөгөөд түүнийг өөрийн амийг хайрлахгүй баатарлагаар өгсөн явдал нь сүүлийн 442 жил анхны удаах гэдгийг хэлдэг. Юу болоод байгааг ойлгосон залуу үгүй би үхэх ёсгүй, үхэж болохгүй. Гууж би үхэхээс өмнө ээжтэйгээ уулзах ёстой. Намайг ээжтэй маань ганцхан удаа уулзуулаач гэж хичнээн гоохч. Одоо бүх зүйл нэгэнд л оройтсон. Өхөксдийн ертөнцид жахуун бас нэгэн үхлийн бурхантай уулздаг бөгөөд энэ гурван түүнийг өгсөний дараа дахин төрлөө олохын тулд 49 өдрийн турш 7 шүхийг давхад түүнд туслана. Нэг ёсондоо түүний өмгөөлөгч гэсэн үг. Энд мэдээж дараа төрлөө болохоор очролж буй хэдэн 100 мянган хүн байх хэдий ч манай гол дүрийн залуу үлгэр жишээ байдлаар өгсөн тул Эрдэнэт хөнгөх тодотголыг аван ямар ч очргүйгээр шууд шүүх хурлуудаа оролцох юм. Эхний шүүлт нь аллагын шүүлт байх болно. Үүн дээр түүнийг амьдарч явах хугацаанд ямар нэг байдлаар хүний амьд хүрсэн үү гэдгийг шүүх бөгөөд хэрвээ хүний амьд хүрсэн гин буруутай гэж үзвэл энэ тамд өөрч чадах юм. Тэрээр мэдээж хэнийг ч алж байгаагүй ч түүнийг шууд бус байдлаар аварж болох байсан хамтран ажиллагчаа авраагүй улмаас үхүүлсэн тул хүний амьд хөнөөснөөс ялгаагүй гинт буруутай гэж үздэг. Хэдий тэр хамтран ажиллагчаа аварч чадаагүй нүнэнч 8 хүний амийг аварснаа тогтоогддог тул түүнийг гин буруу гэж үзснээр эхний шүүлт дуусган тэр. Жахуун болон түүний өмгөөлөгчд дараагийн шүүх болох залхуурлын шүүх рүү явна. Ингэхдээ одооноос юу ч болсон бай бид чиний өмнөөс ярих тул юу ч битгий яриарай гэж түн саналдаг. Залхуурлын бурхан жахууныг хүн байтугай амьтан төртөл чин сэтгэлээсээ тусалдаг байсан юм байна штэ хэмээн ихэд сайнаар үнэлж түүнийг үнэхээр хичээнгүй амьдрсныг магтан түүнээс чи яг юуны төлөө энэ бүхний хийдэг байсан юм бэ гэж асуудал. Энэ хариултыг сонссон залхуурлын бурхны царай шууд л ховсгийж мөнгө гих буруу бурхныг шүтсэн чамайг би яав цааш нь явуулахгүй хэмээн залхуурлын там руу түлхэхэн тэр.
Энэ үеэр өмгөөлөгчд маань яаран хөдөлж яг ямар шалтгааны улмаас вэ гэдгийг тайлбарлаж эхэлнэ. Өвчтөе ээжийнхээ эмнэлгийн төлбөр эм тариа болон дүүгийнхээ сургуулийн төлбөрийн төлөө өдрөн гал унтрааж, шөнө нь гал ноцоож, дуудлагын жолооч цэвэрлэгч түгээгч гээд бүгдийг хийж өөрийгөө хүсэр хайж өөхөх өдөр хүртлээр нэг ч өдөр амарч байгаагүй хэлдэг. Юуны төлөө ингэж өрөвдөлтэй амьдрсныг нь ойлгосон бурхан түүнийг дараагийн шүүх рүү нь явуулахар болно. Жахунд дараагийн төрлөө олох нь огт чухал биш ч түүний дараа амьдралд нь амжилттай хөтөлбөл энэ гурван өмгөөлөгч маань өөрсдөө ч ахин төрлөө олоход нэг алмаараа ойртох тул тэдэнд жахууныг 7 шүхт агуулах нь маш чухал юм. Иймээс тэд тохиролцоо хийдэг ба жахуун дуулууртай бүх шүүхийг давбал ээжтэй зүүдэнд нь уулзуулж салах ус хийлгүүлнэ гэж амладаг. Дараагийн шүүх рүүгээ явж явах занд тэдэн рүү хачин амтд дайрах ба энэ нь жахууны гэр бүлийн хэн нэгэн муу ерэн сүнс болсон байж магадгүй тул өхөксдийн ертөнцид ийм саад учирж байгаа гэж хэлдэгч эхлээ шалгаад үзэх тул санаа амар байхыг сануулна. Тэдний ахмад Канрим юу болсныг шалгахаар дэлхий рүү буутал жахууны төрсөндөө цэргээс хаалгадгаас 2-7 хоногийн хугацаа үлдээд байхдаа өгсөн байдаг ба бүр муу ерэн сүнс болж хувирсан байх нь тэр. Өс хонзон сансан муу ерэн сүнсийг юу н заавал шатаах хэрэгтэй байдаг юм байлээ л дээ өхөксдийн хөлөндөө. Түүнийг барихаар ахмад маань нэлээд хөөсөн боловч барьж чадалгүй алддаг. Энэ үеэр жахууны дараагийн шатны шүүлт буюу хуурам эхлэлтийн шүүх эхэлнэ. Прокурор түүнийг өгсөн ажилтныхаа өмнөөс охин руу маш олон удаа хурам захианууд бичиж явуулдаг байсан нь түүнийг гин буруутай гэж үзэх шалтгаан гэдэг. Охин аавыгаа өгсөн гэдгийг мэдсээр байсан ч тэр захидлуудыг хүлээсээр л байсан гэдэг нь улам харамсалтай. Жахуун ийм зүйл хийсэн шалтгаанаа охины аавыг өгсөн гэдгийг хэл зүрхлээгүйгээс гэх ба прокурор тал ганц үүгээр зогсохгүй ээждээ ч тэр өргөлж худал захиа бичдэг байсныг нь дурддаг. Тэрээр ээждээ сайн их нартай болсон хөөхөн хүүтэйч болсон гэх мэт худал захидлуудыг явуулдаг байсны үнэн ч түүний өвчтөе ээж хүртэл үүний ачаар л өвчнөө дийлж чадсан ба харин аавыгаа алдсан охин хожим бүх зүйлийг мэдсэн ч илүү хичээнгүй амьдрахад нь тус болсон учраас энэ худал захианууд бусдын сайн сайхны төлөө байсан хэмээн гин буруутай гэж үзэхгүй жахууныг дараагийн шүүх рүү явуулахар болдог. Яагаад ингэж их ээжтэйгээ уулзах гээд байгаа шалтгааныг нь асуухад жахуун ээждээ нэгэн будаа агшааж авсан. Дотор нь ээждээ өгч чадаагүй нэгэн захиа байгаа гэдгийг хэлдэг. Энэ захианд нь түүний ээждээ хэлхийг хүссэн бүх зүйл нь байгаа юм. Канрим ахмад ямар шалтгаанаар жахууны дүү өгснийг мэдхийн тулд цэргийн анги дээр нь очих бөгөөд ингэхдээ өнгөрсөнд очин юу болсныг харна. Сухон өөртөө нэлээд харьцаагүй аймхай үргэлжил хүн дээрлүүлж байдаг цэргийн дүүдээ үнэхээр сайн ханддаг тусалдаг байсан юм. Нэгэн шөнө тэд хамт харуулт гарч байх үед Тунён санаандгүй байдлаар сум алдан буудчихдаг ба Сухон ахлахыг яаралтай дууд харин өөргөнд битгий хэлгэж зүгэлдэг. Гэтэл ахлах нь ирсэн даруйда Сухоныг аврах гэж үзээд амьсгалахгүй байсан тул шууд л тэр газрыг цэвэрлээд цогцыг нууж Сухоныг цэргээс оргосон болгохоор шийднэ. Энэ үеэр л ахмад байдлыг ажиглаж байхдаа яг юу болсныг ойлгоно. Сухон үхээгүй байсан юм. Түүнийг аврах боломж байсаар байсан бөгөөд ахлах нь түүнийг амьдаран газарт болсон. Энэ л түүний муу ерэн сүнс болж үлдсэн шалтгаан нь юм. Канрим Сухоны цогц хаана байгааг олсон хэдий ч өхөксдийн хуулийг зөрчиж түүний цогцыг шатаахын оронд сүнсийг нь олох гэж оролдоно. Тэр өрөө Канрим Сухоныг олоод байрж авахд өөрийнхөө хичнээн их тарчлан зовж өгсөн талаараа ярьж би үхэхгүй байж болох байсан хэмээн гомдолтойгоор ярин зүгтхан тэр. Дүүгээ үхээд муу ерэн сүнс болсон гэдгийг мэдсэн жахуун дүүд минь туслаач битгий түүний сүнсийг шатаагаад чимээ өвдөг дээрээс хөрөнгөөн. Тунён өөрийгөө сатааруулах гэж янз янзаар л үзсэн ч цэрэг ахийнхаа өхлийг өөрийнхөө буруу гэж үзэн гэмсэндээ тэс чадаагүй тул Сухоны ээжид цогцыг хаана болсныг тэмдэглэсэн газрын зургийг шидэж өгөөд өөрөө амиа орлохоор явдаг. Амиа орлох гэж оролдож байсан Тунёныг Канрим хар зогсох бөгөөд түүний араас Сухон түүнийг авраач гэж гуйх ба хэрвээ аврах юм бол бүх ус хонзноо марцан дуулууртай даган явхаа амладаг. Тунёныг дахиж хизээч битгий нэгэнт болж өнгөрсөн гонигт зүйлийн араас шин нулимс унгаарай. Энэ бүхэн чиний буруу биш ээ гэж дамжуулж хэлүүлээд тэр хоёр маань цааш явхаар болно. Энэ үеэр нөгөө хэдийн маань хүчирхийллийн шүүх эхэлдэг. Өмгөөлөгчд түүнийг хорхоод ч хоргүй гэж итгэж байсан ч
үнэн хэрэгтээ дүүгээ эрцгээгээр зодож байсан удаатай гэдэг нь нотлогдно. Үүнээс нь болж түүнийг шууд яллах гэж байсан ч өмгөөлөгчөд хавсарсан шүүхийн хүсэлт гаргадаг ба энэ нь дараагийн шүүхтэр бүх зүйлийг шийдэх бөгөөд хэрв жахууныг гин нүгэлтэй гэдэг тогтоогдох юм бол шийтгэл нь 2 дахин их. Мөн өмгөөлөгчт нь хизээж дахин төрлөө олохгүй байх том эрсдэлтэй юм. Эцсийн шүүх рүүгээ явж явах замдаа жахуун зарим үннээ хэлдэг ба хэцүү амьдралын бартаанд шантарч цуцсан эдгэршгүй өвчтөе ээжигээ эхэлж хороогоод араас нь амин димийн дутагдaltaй дүүгийн хамтаар им хэтрүүлэн хэрглэж өөрт энэ зовлонд амьдралаасаа салах гэж байсан гэдгээ хэлдэг. Гэхдээ мэдээж тийм юм болоогүй энэ хийх гэж байсан үйлдэлтэй гимсэн тэрээр өөрийгөө уучлж чадаагүй ба тэр өдөр гэрээсээ зугтаж ахиж хизээж буцаж ирээгүй юм. 15 жилийн турш зөвхөн холоос л ээж дүү хоёртоо тусалсаар ирсэн. Маргааш нь цэргийн анги дээр ээж нь хүүгийнхээ хаана оршуулгдсан гэх газрын зургийг барин ирэхэд өөдөөс нөгөө муухай ахлах тосч авч таархан тэр. Энийг хаанаас олсон гэх мэтээр хамаагүй харьцаж түүнийг түлхэн унахыг харсан Сухон үүнийг твчилгүүгээр тэр даруй өмнөхөөсөө ч илүү хүчтэй муу хэрэг сүнс болон ховирдаг. Дүүгийнх нь хийж буй үйлдэлээс болж өхөксний ертөнцид байх ах нь шууд л элсэн сорогдож эхэлдэг ба үүнийг харсан дүүн өөрөөс нь болж буйг ойлгон хэсэг тайвшрах үеэр Канрын түүнийг зогсооно. Энэ үед эцсийн шүлтж эхлэх ба хамгийн том бурхан Юмнаа гарч ирнэ. Тэрээр бүх бурхтын дундаа хамгийн том бурхан нь бөгөөд Юмнаа бурхан гарч ирмэгцээл жахууныг ээжигээ хороох гэж оролцсон гин буруутай гэж үзэн түүний шүүхэн тогтоолыг уншихыг тэр даруй шаарддаг. Гэтэл манай өмгөөлөгч үүнийг нь ээж нь мэдээгүй. Жахууны энэ үйлдэлд ямар ч хохирогч байхгүй тул түүнийг гин буруутай гэж үзэж болохгүй. Та ахин шийдвэрээ бодно хэмээн удаа дараа үйлэн дулсааргүй. 하지 말라고! 이게 뭐 하는 거야? 모른다고. 아무것도 모르는 건 바로 너희들이다. 피고 김자웅의 어머니는 Гэвч жахуун болон Сухон битгийг л манай өмгөөлөгч ч мөн мэдээгүй байсан. Нэг үнэн байх ба энэ нь ээж нь энэ бүх үйл явдал юу болж байгааг бүгдийг нь мэдэж байсан болж таардаг. Өөрийнх нь хүү өөрийг нь алах гэж байсныг тэрээр мэдэж байсан ч мдээгүй дүр хэсгэн чимээгүй үйлсээр байсан юм. Үүнийг мэдсэн жахуун тэслэгөө үйлж ямар ч шийтгэлийг хүлээн авах болно. Ээжтэй мэл ганцхан удаа уулзаж өгөөч. Би ээжээсээ заавал уучлахгүй мээрэн гэж үйлсээр гуйна. 어머니께 잘못했단 말씀을 드려야 합니다. 판결문을 읽어라. 판결문. 그것도 모자랐어. 그것도 모자라. 무려 15년 동안이나 유괴가. 엄마? 엄마 일어나봐. Энэ үед бүх зүйл оройтсан гэж бодох тэрхэн агшинд Канрим өөрийн хүчээрээ Сухоныг ээжийнхэн зүудэнд уулзуулна. 엄마 아들 수홍이. 나 이거 봐봐. 응? 나 대법관 됐어. 엄마 기쁘지? 나 멋있어? 옷 잘 어울리지? 거봐, 나 됐잖아. 엄마. 길어? 애 쫄따거든. 엄마, 근데 엄마 나 이제 못 만나. 왜냐면 나 대법관 돼서 하늘 날아가. 거기서 나쁜 놈들 심판해 줄 거야, 엄마 내가. 그러니까 엄마 나 만난다고 부대 찾아오고 그러면 안 돼. 어? 엄마. 알았지? 알았지, 엄마? 알았어? 그리고 있잖아. 엄마, 우리 옛날에
엄마 아파가지고 병원에 누워 있을 때 그때 나 못 먹어가지고 영양실조 걸리고 엄마 아파가지고 깨어나지도 못하고 그랬던 거 기억나지? 그때 우리 참 힘들었다 엄마, 그치? 그래가지고 형이 자웅이 이 새끼가 엄마랑 나랑 둘 다 죽이려고. 근데 엄마 이거 다 알았다면서. 엄마 다 알고 있었다면서. 맞지? 엄마. 그래서 형이 이 새끼가 이 병신 같은 게 이게 엄마한테 미안해가지고 다시는 집에도 못 오고 죽으라고 이래가지고 돈 다 준 거잖아 엄마. 자욱이 그 병신이 평생을 그랬다고. 엄마랑 평생을. 송아, 내 새끼, 너희들은 아무 잘못 없어. 모든 게 다 이 못난 엄마가 잘못한 거야. 알았지, 얘들아? 엄마가 잘못했다. 미안하다. 내 아들 사랑한다. 자엄아, Ээжийнх нь энэ үйлдэл Жахуаны гин буруугүй гэдгийг илэрхийлж болдог бөгөөд түүний шүүх ийхүү дуусч тэрээр дараа төрлөө болохоор болно. Киноны төгсгөлд ээжийнх нь хэвтэж байсан эмнэлэгт Жахуаны өвч чадаагүй будаа агшаагч хүргэл дээр ирэх ба үүнийг нь хөрөөж ирсэн хүн нь манай Ахмад байсан юм. Ээж нь будаа агшаагч дотроос хүүгийнхээ захидлыг олох бөгөөд энэ захиан дээр өмнө нь явуулж байсан захидлууд бүгд худлаа байсан. Ахад ээжээсээ хол байхгүй. Ээжтэйгээ л хамт байхыг хүсэж байна. Удахгүй очноо гэсэн утгатай байдаг. 난 알지 못한다. 어머니처럼 맛있는 누룽지를 잘 끓여주는 아내도 더 늦기 전에 전 이제 어머니 곁으로 돌아가겠습니다. Киноны төгсгөлд ахыг нь 7 шүүхт авахд тусалсан өмгөөлөгчид дүүгэнч муу адил 7 шүүхт авахд туслах талаар Юмна хаантай уулзахаар явж бугаарч дуусна. Бичлэгийг маань дуустал хамт байсанд баярлалаа. Энэ удаагийн бичлэг үгээр дуусч байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.